хэлээр таны үд амжилт орчуулахад туслаач аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Өнөөдөр 1-р хаад номын 18-ыг уншина. Модон дээр асах гэв. Илия. Хоёрдугаар усхий. Ихэвчлэн 19 많은 날을 지내고 있을 성전에 여호와의 말씀이 엘리야에게 임하여 가라사대 너는 가서 아벡에 보리라 내가 그를 진면에 내리니 엘리야가 아벡에 보리라 그에게 사마리아의 기름이 시작하였다. хатхан Илияны 목사들을 불렀으니 이 오바다는 олон өдөр үлгэр өнгөрч 3 гिचэлд эзний үг Илияд ирж 여호와의 선지자들을 멸할 때에 явж Ахабтай уулз би газрын гадар дээр бороо оруулах болно гэж айлтлаа. Илия Ахабт бараалахаар явв. Харин Самарын өсгөлөн бэх байлаа. Ахаб гэрийн даамал Обадяг дуудаж Обадя эзнээс гүний мэдэг нэг байлаа. Эзний шүтлэгчтэйг Изебел устгаж байх үед Обадя 100 шүтлэгчийг авч тавьяар нь агуйд нум тэдэнд талах ус хамхан өгч байсан юм. Ахаб Обадяд нутаг даяар байгаа булгшандар бас голын нуханд дээгүүр яв. Бид өвснөгөөд газар болж морил ууснуудаа амьд байлгаж мансургаас алдахгүй байж болох юм гэж хэлв. Тэд нутгийг шинчээр өвөр хоорондоо хуваагдаад Ахаб нэг тал руу Обадя нөгөө тал руу тус тусын замаа хөө явжээ. Обадя замдаа явж байтал түнтэй Илия таар Обадя түүний таниад нүрээрээ газар унав. Миний эзэн Илия таа мөн гэв. Илия түнд би явж эзэндээ харагтун Илия энд байна гэж хэлв. Обадя би ямар нүгэлэг үйлдсэн гэж та өөрийн зарцаа Ахабын гарт өгч алуулах гэж байна уу? Таны бурхан бөгөөд эзэн амьд. Таны тэр ирж олохоор хүмүүс илгээгүй үндэстнүүд хаанчлууд байхгүй бөгөөд тэдгээр нь тэр энэ дадаг гэж хэлэх үед Ахаб уг хаанчлал үндэстнүүдээр таныг үнэхээр олж чадаагүй гэдгийг нь танхагруулдаг. Гэтэл одоо та эзэндээ очиод харагтун Илия энд байна гэж хэлэх юм. Би таны салмагц эзний сүнс таныг миний мэдхгүй газар аваачих болно. Тэр би Ахабд очиж хэлээд тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны бол би баг залуугасаа эзнээс имэж ирсэн боловч Ахаб намайг алах болно. Изебел эзний шүтлэгчдийг алж байхад би эзний 100 шүтлэгчийг тавьяар нь агуйд нууж тэднийг талах усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж. Гэтэл одоо та эзэндээ очиод харагтун Илия энд байна гэж хэлэх гэх юм. Тэгвэл Ахаб намайг алах шүү дээ. Гэв. Илия. Миний үйлчлдэг төв төмдийн эзэн амьд. Би өнөөдөр заавал Ахабд бараалах юм. Гэв. Обадя Ахаб дээр очиж хэлдүүлэх гээд Ахаб Илиятай уулзахаар ирв. Ахаб Илияг хармагцаа. Энэ чинь Израилийн үеийг үзэж чи юу гэсэн Илия. Би Израилийн үеийг үзээгүй. Харин та болон таны эцгийн гэр эзний тушаалуудыг огорон Баалыг дагж явснаар ингэсэн. Одоо хүмүүлгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулах юм. Баалын 400 тэрний шүтлэгчийг мөн Израилийн ширээний ард хоололдог Ашрагийн 400 шүтлэгчийг хамт дуудаж ирвэхтэн. Гэв. Баалын тэрэгчдийг Илия ялав. Ахаб Израилийн бүх хүмүүст даяар уг мэдээг илгээж Кармел ууланд шүтлэгчдийг бүгдийг нь цуглуулсан. Илия бүх ард түмэнд ойртон зогсоод. Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тэмдэглэх юм бэ? Хэрэг эзэн л бурхан мөн юм бол түүнийг даг. Харин Баал мөн бол түүнийг даг. Гэв. Ард түмэнд нэг ч үг хариулсангүй. Тэгээд Илия ард түмэнд хандан. Эзний шүтлэгчээр ганцхан бий үлджээ. Харин Баалын шүтлэгч 450 хүн байна. Бидэнд хоёр залуу бүх авчиж өгч Баалын шүтлэгчдээ нэг залуу бүх сонгон аваад хэсгэрэн эвдэж зэрэглэсэн модон дээр байлгаж харин доор нь галбуу байсан. Би нөгөө бүхнийг бэлтгэж зэрэглэсэн модон дээр тавив. Би түүний доор галаасахгүй. Энэ үйлсний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч эзний нэрийг дуудъя. Галаар хариугах бурхан нь бурхан мөн. Гэхин бүгд зөв хэлхийг цэжээ. Илия Баалын шүтлэгчдэд та нар одоотой байгаад эхлээд үхрээ сонгон авч бэлтгээд бурхныхаа нэрийг дуудагдав. Харин гал нутаж болохгүй шүү гэж хэлв. Ингээд тэд сонгосон залуу бүхийг авч бэлтгээд өглөөнөөс үди дунд болтол Баалын нэрийг дуудав. Баала бидэнд хариуж өгөөч гэж орилдог. Гэвч дууч мичгүй хариуцгүй байв. Баалын шүтлэгчдэд өөрсдийн хийсэн тахлын ширийг тойрон цогч. Үди дунд болоход Илия тэднийг өгөөд. Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь ястаж байгаа юм уу? Эсвэл завгүй байна уу? Эсвэл аян гарчихсан юм. Магадгүй унтж байгаа бол тэр чинь эсрэндээ гэж хэлв. Тэд чангаар хашгиран занч твсороо илдэж чадаар өөрсдийг өнцөж цусан өсгөв. Үди дунд өнгөч оройн тэглэх цаг болтол тэд улам улам сар байлаа. Гэвч ямч чимээ алга хариуц өгсөнгүй. Сонсон нэгэнч байсангүй. Үүний дараа Илия бүх ард түмэнд над руу ортон ирэхтэн гэв. Бүх ард түмэн түнд ортон ирлээ. Тэр эзний тахлын ширээ нуусан байсныг босгов. Чиний нэр Израиль байх болон хэмээн эзний үг ирж байсан тэрхүү Яаковын хүмүүдийн овгийн тоогоор Илия 12 чулуу авчээ. Илия эдгээр чулуунуудаар эзний нэр дээр тахлын ширээ босгож түүнийг тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шууд өгөв. Түүний дараа тэр модоор зэрэглэн өрж залуу бүхийн эвдсэн маха дээр нь тавьяа. Тэр дөрвөн хөнөг усаар дүүргэж шатаалт тахил болон модон дээрээ асах гэв. Илия хоёр дахь удаа ус хий. Тэгэхдээ хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэр үүнийг гурав дахь хий. Гэсэн тэд гурав дахь удаа ус асгалаа. Ус тахлын ширийг тойрон хальж асгалсан гэдэг юм. Тэр шууд өгч мөн усаар дүүргв. Оройн тахил өргөх цаг болоход ишүүлэгч Илия ураг шахан гарч Авраам, Исаак, Израилийн бурхан эзэн минь та Израиль дахь бурхан мөн бөгөөд би таны бол гэдгийг мөн энэ бүгдийг би таны гэрэл хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. Надад хариу өгөөч эзэн. Эзэн минь та бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирв. Тэгэхдээ эзний гал бүүн ирж шатаалт тахил түлээ мод чулуу болон шороог шатаан залгиж шууд унах усыг долоож ирэх. Бүх ард түмэн үүнийг хамгацаа нүрээрээ газар түмж. Эзэн бурхан мөн гэж ашигладаг. Илия тэдэнд Баалын шүтлэгчдийг барихтун. Нэг ч дутагдаж болохгүй. Ард түмэн тэднийг барьж аваад Илия тэднийг Кишон голын дээр даваачиж тэднийг алав. Ган тайлагдав. Илия Ахабд Абрин нүгсэн дуучмын ойртон гэж бойтол явж идэж өгтөн гэв. Ахаб идэж ухаарлаа. Харин Илия Кармелийн оройд гарлаа. Тэр газар тасуун бүхийг толгойгоо өвдөн цацраа хавчуулв. Тэр зарцтай. Яваад тэмцэн зүграадах гэж хэлв. Зарцсан дээш гаргаж чад. Юу ч алга гэж хариулсан Илия. Дахиад яв гэж дахин 7 удаа тушаав. 7 удаа зарцсан. Хараач хүний гарын дайтай жижигхэн үйл талаагаас хөрн ирж бай гэж хэлв.
Илия явж Ахабд хандан Адар бороонд саатахгүй тулд тэргээ бэлтгэн явах тун гэж хэлээ. Тунхадлгүй тэнгэрт бараан үйл хуралдан салхишэр үсэж Адар бороо орж хэллээ. Ахаб тэргэнд суунд Израиль руу явжээ. Эзний өдөр Илия дээр ирсэнд тэр ууцаа бүслээд Ахабын өмнө гүйсээр Израиль руу оров. 눈과 바람이 일어나서 하늘이 강하여지며 큰 비가 내립니다. 아합이 마차를 타고 이스라엘로 가니 여호와의 능력이 엘리야에게 임함에 그가 허리를 굽히고 이스라엘로 들어가는 곳까지 아합 앞에서 달려갔다. 아멘. Өнөөдөр бид нар 1-р хаат 18-ыг дугаар бүлгийг уншлаа. Энд бидний сайн мэддэг үг байна. Илиягийн талаар 1-р хаат намыг уншсан учраас Ерохобоам энэ хаадуудаар дамжуулаад энэ хаанчлал хуваагдсан. Израилийн хаан гарч ирсэн. Юдагийн хаадууд, Израилийн хаадууд гарч ирж байна. Израилийн хаадууд, Юдагийн хаадууд Бурхны хүслийг дагахгүй, Давидын үр удамч гэсэн Бурхны хүслийг дагахгүй хүмүүс олон байсан. Тэгээ энэ дээр бол харах юм бол энэ Ахаб гэж хаан байсан. Энэ бол хойд Израилийн хаан байсан. Изебел гэж их нэртэй байсан. За тэгээд тэр иш үзүүлэгчдийг алж энэ улсыг Бурхны ард түмэн биш харин тэр Баалд мөргөх, итгэх тийм уруу датлахыг бол хийж байсан. За Обадагаар дамжуулаад маш олон иш үзүүлэгч нарыг бол энэ дээр хоолж байсан. 100 иш үзүүлэгч Бурхан Обадагаар дамжуулаад 100 иш үзүүлэгчийг хоололж, иш үзүүлэгчнийг хоололж, Илияг ч гэсэн мөн Билсэн эмэгтэйгээр дамжуулж хоолож байсан цаг болоход энэ Илия Ахабаар зогсохгүй маш олон Баалд мөрөгдөг хүмүүсийн өмнө, ард түмний өмнө Бурхан болол жинхэнэ Бурхан гэдгийг энэ дэр харуулж өгч байна. Энэ дэр Баал зөрөгтэй гарч 3 жилийн туршид болоод маш их үлсэглэн тэгээд ерөөсө бороо орохгүй байсан. Учраас үр тариач ургахгүй. Тэгээ Бурхны гайхамшигтай тэр ажлуудыг харуулахын тулд Бурхан бол гал буулгаж зогсоогүй бороо оруулсан. Илиягаар дамжуулаад Бурхны гайхамшигтай ажлуудыг бол хийж байсан. Бидний сайн мэддэг үг байгаа. Баалд мөрөгдөг тэр хүмүүсийг хараад за та нар Баалда дахлын ширээ засаж дахил өрөг, би ч гэсэн мөн дахил өргөе. За хин хариулсан нь жинхэнэ Бурхан гэдгийг бол Илия энд хэлж байна. Тэгээд жинхэнэ Бурхныг Бурхан дахил засаж дахлын ширээн дээр бол дахил өргөж байна. За тэгээд Баалд өргөж байгаа хүмүүс болохоор Баалд мөргөж байгаа хүмүүс дахлын ширээн дээр бол дахил өргөж өдөржингөө бол ойрлон хашгиран бүжиглэн бүр тэрчлэхэд бие цусан цусаа урсган тэр дахлын ширээг тойрон байна. Гэтэл Илия болохоор тэр эднэрийг өгөөдөж та нарын Бурхан шундж байгаа юм биш үү, чанга дуудаач гэж хэлсэн. Тэнд болохоор 400 иш үзүүлэгч нар байсан. За миний хувьд бол шууд энийг харахыг хүсэж байна. Энэ 400 тэр Баалд мөргөж байгаа тэр дахилч нарыг би харахыг хүсэж байна. Аширагийн 400 иш үзүүлэгчийн хамт тэгтэл тэр Баал бол энэ 400 иш үзүүлэгчтэй бол хариу хэлээгүй. Илиягийн хувьд дахлын ширээ засаад тэн дээр 12 чулууг сонгож за тэгээд дахлын ширээ дээр дахлаа өргөж тэгээд 3 чудаа уусыг бол маш ихээр нь асгасан. Тэгэхэд бол
ерөөсөө нэг л удаа залбирсан жинхэнэ бурхан эзэн минь та өөрийгөө бурхан гэдгийг харуулаач. Тэгээ энэ болгоныг таны хүслийн дагуу хийж байгаа гэдгийг энэ ард түмэнд харуулаач гэж хэлэхэд бол Илиша урагшаа гараад Авраам, Исаак, Израилийн бурхан эзэн минь та бол Израиль дахь бурхан мөн бөгөөд би таны боол гэдгийг мөн энэ бүгдийг таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч гэж хэлсэн. Мөн дараа нь бороо ороход тэнд бол Илия залбирч өнөхөр гарын алганы дайтаж ичхэн үйл ирж тэгээд энэгээр дамжуулж бурхан болвол энэ бороо ороогүй 3 жил гарan болсон газар тал бороо оруулж байна. Тэгэхээр эндээс хамгийн гол чухал зүйл нь Илияг харах юм бол Илиягийн тэр сүнс. Тэгээ бүр Илиша бол дараа нь Илиантай энэ бол таны сүнс над дээр 2 дахин бай гэж хэлсэн. Тэгээд тэр өөрийнхөө бодвол сүнсийг Илишад 2 дахиж өгч чадсан. Тэгэхээр энэ Илиягийн энэ сүнс гэж юу юм бэ гэхээр энэ хуучин гэрээ учраас Библиэлд гарч байгаа энэ өгнүүдийг би та бүгдэд тайлбарлаж хэлхийг хүсэж байна. Илиягийн сүнс гэдэг нь Бурхны талаар ярих бат итгэл байсан, зориг байсан. Бурхныг өөрөө үзэн Бурхны тэр бүхий зүйлүүдийг буурэ хийж үзэж мэдэж за би энэ ободаг хараад 100 иш үзүүлэгчд бол үйлчилж хоололж 2 хэсэг 50-50-аар нь хувааж агууд бол хоололж байсан. За тэгэхээр би энийг бол хараад бол Ободагийн хувьд бол Бурхны иш үзүүлэгчийг бол хамгаалж хоололж байна шүү дээ. За тэгээд талах болон усаар хоололж байсан гэж. Тэгэхээр энэ бол иш үзүүлэгчийн бол Бурхны боолууд Бурханд үйлчлдэг хүмүүс бат зоригтой байх хэрэгтэй, гараад яалах хэрэгтэй. Гэтэл тэгж чадахгүй сэргээрээ бол тэр агууд нуугдцгааж байна шүү дээ. Бурханд итгэдэг хүмүүс нуугдж бол болохгүй. Бурхны талаар үнэхээр бат итгэл байх хэрэгтэй. Биер үжиж мэдсэн гэрчлэл зүйлүүд байх хэрэгтэй. Бурхны тэр гайхамшигтай бэлэг авьяасуудыг бол үзэж мэдсэн байх хэрэгтэй бөгөөд энэ болгоо ертөнцөөс бидэнд өгсөн тэр зүйлүүд биш харин жинхэнэ Бурхан амьд байна гэсэн тэр зүйлийг биерээ үзэж мэдсэн гэрчлэл байх хэрэгтэй бөгөөд энэ гэрчлэл бол бидний гэрчлэл. Энэ гэрчлэлээр дамжуулаад бусад хүмүүсийг Бурхан руу удирдах ийм бат биерээ үзэж мэдсэн туршлага байж. Тэгэхээр Илиягийн хувьд бол Бурханд бол бат итгэж байсан. За тэгэхээр хүн хэрвээ айцтай байх юм бол юу ч харагдахгүй бид нар хичнээн үнэхээр хичээсэн ч гэсэн айгаад айцтай байх юм бол тэр асуудлуудыг бол маш томоор харахаас биш. Энийг бол зохицуулах тэр арга барил бол нүдэнд ерөөсө харагддаг. Тэгэхээр бид нарын сайн мэддэг Есүс дахин амьлаад байхад тэр Есүсийн тэр булшин дээр Мария очиод уйлаа зогсож байсан. Гэтэл Есүс Мариад өөрийгөө харуулхад бол өөр хүн гэж харж Есүсийн тэр шарил хаа байна надад өгөөч гэж өөрөөс нь асууж байсан. Гэтэл Есүсийн хувьд бол түүнийг харахад Мария бол юу ч харж чадахгүй шүү дээ. Өөрч бодлоо алга байна. Дагалдагч нар ч гэсэн мөн айцтай байна. Тэгээд тэр дээврийн байшин дотор бүгд цуглараад нуугдаад байцгааж байна шүү дээ. Гэтэл эзэн би хизээ Иерусалимд очиж би та нартай уулзна гэж хэллээ. Хэд дахин хэлсэн дээ тэр үгийг бол тэр хүмүүсийн дагалдагч нар санахгүй байна шүү дээ. Тэгэхээр энд болохоор айцтай зүрх сэтгэл байгаа учраас харж ойлгохгүй нь бат зоригтой итгэлтэй байхгүй байгаасаа болж тэгэхээр энэ Бурхны дотор бол ерөөсөө ойлгосон зүйл байхгүй байна шүү дээ. Тэгээ Мариагийн хувьд ч гэсэн Мария Есүстэй уулзаж Есүс дагалдагч нартаа би дахин амьлж ирнэ гэж хэлж байхад дагалдагч нар ч гэсэн энэ үгийг бол санахгүй байна. Мария бас ирээд би Есүстэй уулзсан гэж хэлээд байхад дагалдагч нар итгэхгүй байсан, эргэлзэж байсан.
үгүй илүү дээ. Эзэн өөрөө хэдэн удаа хэлсэн шүү дээ. Тэгтэл тэрийг бол сонсохгүй, ойлгохгүй байсан. Тэгэхээр энэ бидний сүнслэг мэдрэмж гэдэг маань ойлгох ёстой зүйл маань юу вэ гэхээр ертөнцийг ялж, хүнийг ялж, хэнийг ч ялсан бат зориг, ялах бат зориг бол байхгүй байхын арга байхгүй. Бурхны өвгийг ойлгож байна. Бурхны дотор бат итгэлтэй байна. Тэгэхээр энд бол бат зоригтой итгэлтэй байхаас аргагүй байна шүү дээ. Тэгэхээр энэ бол Елиягийн сүнслэг хүч байсан. За Елиша болохоор Елиягаас бол тэр сүнсийг бол өөртөө авсан. Үнэхээр тэр бол харагдаж байна шүү дээ. Елишагийн хувьд бол хэний ч үнэхээр харсан Бурхны хүн гэж харагдаж байна. Амен. За тэгээд энэ дээр бол Бурхны гайхамшигтай ажлуудыг бол өнөөдөр харж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ 18 дугаар бүлэг дээр гарч байгаа дүр дахиад давтан гарна. Тэгэхээр энэ хийсэн зүйлүүд ямар агуу вэ гэдгийг бол бид нар Малах номоос харна. Малах номдэр Елиягийн тэр сүнсээр нэг иш үзүүлэгч гарч ирсэн. Елиягийн талаар бол хойштой бол бас гарна. Илчлэлт номыг харах юм бол Илчлэлт номын 13-ыг харах юм бол бас адилхан ойролцоо дүр төрх гарна. Энэ бол жинхэнэ биш ээ. Харин энэ дүр төрхийг харуулад маш олон хүмүүс хуурамч иш үзүүлэгч нар Бурханаас Антихрист рүү удирдах хүмүүсийн зүрх сэтгэлийг бол төрүүлнэ. За тэгээд тэр хуурамч иш үзүүлэгч нар гайхамшигтай тэмдгүүдийг үлдэж байна. Тэнгэрээс бүр гал хүртэл буулгаж байна. Тэнгэрээс гал буулгах тэр ажил нэг нь бол өшөө байхгүй. Илия гарал дууссан. Тэгэхээр тийм гайхамшигтай тэмдгүүд байхгүй мó байна, их байна. Гэхдээ Есүс Христ ирсэн учраас, ариун сүнсийг илгээсэн учраас үгийн дагуу гайхамшигтай тэр тэмдгүүд байгаа учраас Илиягийн энэ гайхамшигтай тэмдэг үзүүлсэн зүйлүүд бол өшөө байхгүй. Тэрийг харуулнаа гэх юм бол хурдан цухтаах хэрэгтэй. Цухтаахаас илүүгээр энд бол итгэх хэрэггүй. Энд бол ерөөсөө итгэх хэрэггүй. Яагаад? Тэнгэрээс гар буулгана гэх юм бол Елия бол энэ дээр Илиягаар дамжуулан Бурхан Тэнгэрээс гал буулгасан шиг. За тэгэхээр энэ хуурамч иш үзүүлэгч нараар дамжуулаад Тэнгэрээс гал буулгана, тэмдгийг үзүүлнэ. За ерөөсөө маш их төстэй Илиягийн хувьд 3 жил гарны туршид бол бороо ороог үлсэглэн байсан. Тэнд бол гал буулгасан, бороо оруулсан. Бурхны тэмдгүүдийг Бурхан бол тэмдгүүдээ үлдсэн. За гэтэл Илчлэлт номон дээр харах юм бол Антихристүүд ирэхээс өмнө дайн болж 3 жилийн туршид бол үлсэглэн байсан. Эдийн засгийн хувьд бол маш их хэцүү болно. Тэгэхээр энэ бол маш их төстэй 3 жил за үлсэглэн. За эдийн засгийн хувьд хэцүү. За тэгэхээр тэр цаг үед хүмүүс болохоор мөнгө байхгүй. Одоо ч гэсэн харах юм бол газ бол маш их өссөн байна. Мэдээг харах юм бол мэдээг үзлээ би. Оросод тариа тарихад тариалан газар тарихад бол 3-2 нь Оросоос гардаг юм байна. Гурилаа хэлсэн чихэр тэнд Оросод болохоор бензин нийлүүлэхгүй байгаа учраас бид нар газар тариалангаа нийлүүлэхгүй гэж хэлсэн байна. За тэгээ одоо бид нар бол мэдрэхгүй байгаа. Гэтэл дараа нь бол энэ дэр газар хэрэгтэй учраас 6 сарын дараа энийг мэдэж үзнэ хэцүү асуудлуудыг. За тэгээ 3-2 нь байхгүй байх юм бол 3-1 нь өөр газраас ирнэ. Гэхээр энд маань нэлээд хэцүү, эдийн засгийн хувьд ч гэсэн хэцүү болно. Одоо бол яг тийм биш байна. Гэтэ ингээд явах тусам бол эдийн засгийн хувьд маш их хүнд болно.
хүмүүс энэ зүрх сэтгэл маш их хөдөлж хэцүү нөхцөл байдлаар амьдарч байтал тэнд бол тэмдэг үзүүлж байгаа хүн гарч ирнэ. Тэгэхээр тэр хүнийг дагаж явъя. ертөнцийн хэмжээнд бидний энэ зүрх сэтгэлийг барьсан нэгэн гарч ирнэ. Тэгэхээр энийг дагаж явъя. Хуурамч иш үзүүлэгч нар бол галыг тэнгэрээс буулгаж борооч оруулах боломжтой. Бороо оруулахаас илүү би харахтаа эдийн засгийн хувьд бүгдийг дахин сэргээх тэр боломжийг бас өгөх бах. Тэгэхэд бол хүмүүс хичнээн их тэрийг дагаж явах уу? Сайн идэж ууж амьдрна гэдэг маань энэ ертөнцийн үзэл бодол учраас төвшин учраас. Тэгэхээр бидний хувьд бол жинхэнэ бурхныг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Үгийг сайн мэдэх хэрэгтэй. Жинхэнэ бодиттой нь юу юм бэ гэдгийг бол хурдан мэдэн ойлгож миний дотор бат итгэл байж, миний дотор бол гэрчлэл байх хэрэгтэй. Миний дотор тэр энэ зүйлүүд байхгүй байх юм бид нар бол тэр ертөнцийг дагаж явж ертөнц рүү уусч орох боломжтой. Жинхэнэ миний итгэдэг бурхан бол жинхэнэ бурхан. Би бол үзсэн мэдсэн надад гэрчлэл байна гэсэн бат итгэл байх юм болоод хэн юу ч гэж хэлж байсан, хэн юу ч харуулж байсан, тэмдэг үзүүлж байсан энд бол ганхахгүй. Амен. Тэгэхээр сүм чуулган дотор үгийг харах юм бол сүм чуулган гэдэг маань бурхны хүслийг заах хэрэгтэй. Сүм чуулганд бурхны хүслийг зааж, бурхны хүслийг бол маш гүнзгий сурах хэрэгтэй. Энэ болохоор бид нар сургамж болохоос гадна жинхэнэ бидний амьдралын соёлоос жилүүгээр бидний амьдралаас жилүүгээр энэ сүнслэг ертөнцийг үнэхээр ойлгож мэдсэн арга барил байж үнний үгийг бид нар заах хэрэгтэй. Амен. Манай сүм чуулган нэгнгүүгээр сурах хэрэгтэй. Сураад энэ үннийг дагаж явсан сүм чуулган итгэгч нар байх хэрэгтэй. Тэгэхээр энэ үгэн дээр ингэж маш тодорхой бичсэн байгаа учраас энийг бид нар шалгаж ингэж эхлээд бичээд байхад энд буруу урсгалууд маш их гарч ирсэн байна шүү дээ. Одоо хүртэл Есүс хизээ ирнэ гэд маш олон буруу урсгалууд байсан. Тэгэхээр тэнд орсон хүмүүс дахиж гарах боломжгүй. Үгэн дээр нэмээд бурхны үгийн дагуу хүлээгээгүй учраас маш олон хүмүүс завхарсан, унсан. Тэгэхээр ийм зүйлүүд цаашдаа маш их байх болно. Яагаад үгийг мэдэхгүй байгаа учраас. Тэгэхээр бид нар энэ үгийг бид нар сурсан учраас бат итгэлтэй байж ерөөсөө энэ ертөнц рүү уусан орж болохгүй. Хичнээн ертөнцийн алт мөнгө үнэтэй ертөнцийг өгөн ч гэсэн бид нар итгэлээсээ хизээж ганхаж болохгүй. Бид нар энэ үгийн дагуу итгэлийнхээ амьдралыг эцсээ хүртэл амьдрах зогсох хэрэгтэй. Тэгэхээр ийм зүйлүүд болоход Библийн үг бол үнэхээр гайхамшигтай хэлж өгч гэн гэсэн итгэгч нар байж би энэ үгээр дотор зогсож эзэнд үйлчлэхийг хүсэж байна. За би өчигдөр орой номлосон энэ ертөнцид байгаа энэ зүйлүүд юу билээ? Есүсийн нэр. Тэгэхээр энэ ертөнцид байгаа гэрэл юу юм бэ? Энэ ертөнцид байгаа тэр ам юу юм бэ? Энэ ертөнцид байгаа сүнс, бурхны сүнс, тэр сүнс юу юм бэ? Үнний үг. Амен. Энийг бид нар хүлээн авсан учраас энэ үг бидний сүнсэн дотор байх хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн эзний Есүсийн нэрээр ялахыг хүсэж байна. Елиягийн энэ сүнслэг бат итгэлээр эзний үгийг барин ялсан итгэгч нар байхыг хүсье. Эзний заасан залбирал Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж, таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын далхыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бууруулаач. Бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрт таны